Хүн бүхэнд өөрийн гэсэн үнэт зүйлс бий. Тэдгээрийн дундаас гэр бүл, эрүүл мэнд, нэр төр маань бид бүгдийн хамгийн эрхэм, хамгийн үнцэнтэй зүйлс билээ. Энэ тэнцвэрийг хэрхэн хадгалахаас хамаарч аз жаргал алганд эрчин орших, эс оршин шийдэгдэж байдаг. Данай хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэр, гიშгсэн мөр, туулсан зам бүхэн үнэт зүйлсийн баталгаа болж таныг ямар хүн бэ гэдгийг бусдад таниулан амьдралын чинь дэнсийг тэнцвүүлдэг. Харин үнэт зүйлсийгээ тэр орон зайд өөр буруу зүйлсийг нэвтрүүлбээс үнлэмжийн тэнцвэр нь алдагдаж үнэт зүйлсийн шилэн бөмбөлөг нүдний чинь өмнө өөрийн хагарах бол авилгад заа гэж хэлсэн яг тэр мөчөөс эхлэн чиний хийж үдээсэн бүх ил зүйлс шатаж, хийсг нь хийсч, хагарах нь хагарч, харамсахч ойртож нэг ёсондоо чи дуусна. Чиний ухамсар тэмдрэл төгснө. Энэ л үед та эрхэм мандин бүхнээ авилга гэгч хар бараа өнгөөр будаж өнгөрсөн одоо ирээдүгээ хамттанд сүйтгэснэ ойлгож бодорч үрсэн бүхэн эвлэж нийлэхгүйг ухаарна. Энд таныг үнэ зүйлсээ алдаж алгадаагүй. Үнлэмжээ өөрчилгөж хүчлээгүй. Чи зөвхөн өөрийнхөө хүслээр бусармаг зүйлийг хийж тэнцвэрээ алдан буруу зам руу халтарснаа ойлгоно. Тиймээс нүгэлт шунал буруу бодлыг төвчих төдий биш бүр дарж устдаг. Авилгад зоригтойгоор үгүй гэж хэл авилгыг таалцсан.